Хотын төвөөр адуу мал орж ирээ зам долоогоод ингэдсэн чинь зүгээр хужирсаад исэн юм шүү. Шок мэдээ. Хошинтой 18 дахь дугаараа хүрэхэд бэлэн боллоо. Энэ үйл хотын зам мөсөн гулгуурын талбай болсны учир нь цас ахиухан унсандаа ч биш, давсны орн хужир цацснаас болсон юм байна. Энэ телевизийн сурвалжлагч Батцэг тгээс тэг нэвтрүүлгээрээ хотын зам дээр давс биш хужир арцгаж байсныг баримтаар илчлэн дэлгэлээ. Энэ давсан хужир уу? Тий. Аль нь? Хужир юм Аа. да. Малчид авч байгаа юу эсвэл хаанах авч байгаа вэ нэг? Юу руу явж байгаа гэсэн. Хот явж байгаа гэсэн. Замд очиулна. Хотынхны машинтай түс тас төмпөр шанаг болж явган алхагчид нь яс ширмс нь хуг нуг хийх болсон нь ус ихтэй шууд мөсдөж хөлддөг хужиртай замаас үүдсэн үү. Өөр ханган аймгийн хужир цумын уугуул Сумья базар хужиртай холбоотой асуултанд хариулалгүй бусгаж зайлсан юм байна. Үүдэнд нь хүлээж аваад дуустал нь хүлээж аваад асуухт бол өөр хаалгаар гараад ирсэн юм асуултаасан гэж тавьсан юмсэн. Тийм. Зүгтсэн гэж хэлж болох үндэслэлтэй. Энийг юм төөрүүлж байгаа юм шиг юм сонин үйл явдлын бас маш их гайхсан. Харин хотын шинэ ерөнхий менежер Баяраа Төв аймгийн бүрэнгээс хужир авч байгааг яг тийм гээгүйч үгүйсгэж чадсангүй. Төв аймаг хавьяас л ирсэн гэжсэн л юм яриад байгаа юм. Төв аймгийн бүрэн сумл гэсэн юм яриад байгаа. Хотын дарга замын мөс хус чадаагүй гамболтыг ерөнхий менежерээс нь бол хуссан юм байна. Давсны тендерээс олж ерөнхий менежер хусагдсан ч замын мөс бол хусагдаагүй байна. Хотын дарга нар энэ үйл ихээхэн хужирсаад хужир шүнд хушуулган хушуурдаг болсон юм байна. Усаж ч хотод ч зам дээр цэцэх давсны стандарт гэж огт байдаггүйг тгээс тэг нэвтрүүлгээс мэдэж авцгаалаа. Харамсалтай нь өнөөдрийг хүртэл ийм стандарт хаач байхгүй. Энэ бодис давсыг татвар төлөгчдийн мөнгөөр тэрбумаар нь зарж худалдаж авсан ч ямар агуулмжтай бүтээгдэхүүн нийлүүлж байгааг шалгаж авдаггүй гэх асуудал анхаарал татж байгаа. Түр оршин тогтнохын тэргүүн зорилго нь хүн ардын аюулгүй байдлыг сахин хамгаалах явдал боловч халдваргаа гулгаатай зам дээр асгах давсанд стандарт хим хэмжээ гэж байдаггүй ажээ. Хужиртай зам цастай замаасаа 7 дор гөлөөнгила гүлхэр мөлтгөр болдогч байж мэдэх юм. Нуурын хужир ус ихтэй, ус хөлтгөөрөө мөс олно гэж хиймч эрдэнэт нь хэллээ. Үйл болохоор хүүтэн болдог. Ус хөлтгөөрөө мөс болдог. Бүрэн сумаас нэг шуудаа хужраа 3200 төгрөгөөр авдаг. Нэг шуудаа 40-с 42 кг хужир болдог гэж сумын засаг даргын орлогч хэлсэн. 40 кг нь 3000 төгрөг бол 1 тонн нь 75000 төгрөг болно. Хотын татвар төлөгчид бид 200 км-ийн зайд орших бүрэн суманд 90,000-аар авсан 1 тонн хужирт 450,000 төгрөг төлдөг ажээ. Шатхуун тоос, шуудаа таар, ашиг унац нэмлээ шингээлээ гэхэд 200 км дотор 5 нугараад орж ирдэг юм байна. Гэхдээ давсанд биш хужирт татварын мөнгөө төлж бонусанд нь гимтэлбэртэл осол аваар дагалддаг ажээ. Ингээд хужирт сум гэж байдаг. Хужирт хот гэж байдаг үлээ. Учиргүй хоёр ардчилсан нам учиртай 3 толгой боллоо. Эрдэнэ тамган бич дөрмээрээ бол сонгуульд явлагдсан учраас автоматар огцорсон. Эрх үүргээ туваанч хилжүүлсэн. Дээр нь гишүүн алга. Батулга гишүүдийнхээ саналаар сунгаагаар сонгогдсон. Дагагч олонтойч тамгагүй. Луу ган төмөрт тамга байхгүй. Зөвхөн үндэсний бодлогын хорооны гишүүд байгаа. Үндэсний бодлогын хорооны гишүүд нь ч хүчингүй эгсүүдээс бүрдсэн гэгдэж байна. Аль нэг нь байхаар нөгөө нь байхгүй ийм л байдалд хүрсэн. Гурвуулангийн нийлүүлбэл супер дарга төрж мэдхээр байна. Даанч нэг намд 3 жинхэнэ дарга байж болдоггүй. Эрдэнэ шиг хэдэн жил хэрэлдээд байдаг. Батулга шиг хинрүүч дайраад ордог. Луугаан төмөр шиг хизээ цэцэрхэж чаддаг нэг дарга байвал яг будаа олох гэдэг. Улсын дээд шүүх энэ олон даргын хэдийг нь хэнийг нь хүчнтэй гэж үзэх нь тодорхойгүй байна. Аль нэгэн жинхэлвэл ардчилсан нам даргатай болно. Элбэг дорж хөөе Эрдэнэ, хөөе Батулгаа гуруулаа ардчилсан намаас хол бай. Үндэсний бодлогын хорооны гишүүд нь өөрсдөө л мэдэг гэж лайвдав. Хөөе Эрдэнэ, Батулгаа бич орно. Гуруулаа хол бай. Жолоогоо татъя. Ардчилсан намын үндэсний бодлогын хорооны гишүүд өөрсдөө намын даргаа сонгох гээ. Өөрсдөө л мэдэг гэсэн үг нь өөрөө л мэднэ гэсэн үг гэж нөгөөдөл нь нууцыг тайлсан байна. Элбэг доржийг баяр цогтын дүрээр ардчилсан намыг даргална. Болохгүй бол луугаан төмрийн бие дорох нөөц төлөвлөгөө зохиосон гэлцэж байна. Харин намаас хол байлгах гэсэн Батулга Эрдэнэ хоёр нь тус тусны намтайгаа хоорондоо ойртож хөл гарууд нь уулзалдах болсон.
Баттулга Солонгос дэлгүүрээс улаан оролт худалдаж авсан. Шинэ улаан оролтоо зөөж жудаа үзээд тэр оролттойгоо хоноод өглөө нь үндсэн хуулийн цэцэд үргэлж гаргалаа. Лууийн овогтой Чинбат танаа гэж хаяглаж байгаад баяр цогтыг хэрэгтэн бус хилмигдэгч болгосон шийдвэр гаргасан улсын дээд шүүхийн ерөнхий шүүгчийг цэцэд өгснөөр Луган төмөрт тус олсон. Баяр цогт арчилсан намын дараагаар сонгогдвол та яах вэ? Сонгох учиргүй. Яагаад гэвэл эн чинь өөрөө арчилсан нам чи өөрийн дүрм жоромтой. Одоо өнгөрсөн оны 4 сарын 7-нд бүх одоо гишүүдээрээ намын дүрмийн дагуу 21 аймаг 9 дүүрээр орчих сонгогдоод 4 сарын 7-нд их хурлаараа батламжлагдсан намын дараа нь бий байгаа байхгүй юу? Худалдааны танхим цугласан хүчинтэй хүчингүй үндэсний бодлогын хорооны гишүүд Луган төмөрт 152, Баяр цогтод 129, Наран туяад 12 санал өгсөн. Одон туяа нэрээ суг татан авсны хүчин Наран туяа 12 санал авлаа. Хэрвээ нэг эмэгтэй нэрээ татаагүй бол нөгөө нь 6 саналтай л үлдэх байсан байна. Гагцхүү намын даргаыг намын гишүүд нь сонгох дүрмээр энэ сонгуул шүүхтээр ахиад бүдрэх эрсдэлтэй. Дүрмээрээ бол үндэсний бодлогын хороо намынхаа дотоод асуудлыг шийдэх болохоос бус намын даргаа сонгохгүй юм байна. Эрдэнэч тэр дорн хүчингүй жүжиг арчилсан намын даргаыг арчилсан намын гишүүд нь сунгаагаар сонгодог гэж жиргсэн байна. Өөрөө бол огт сунгаагүйгээр сунгалт хийгээд үлдэхийг мөрөөдөж байна. Арчилсан намынхны бие биений хардах эрх нь аажмаар хардах үүрэгтэй болоод удаж байна. Талууд бийсээ Монгол Ардын намтай заавал хардах ба арчилсан нам Монгол Ардын намын биш хүн одоогоор нэгч үлдээгүй байна. Талууд дотроо бас талцсан харилцсан хардалцаж байна. Арчилсан нам албан ёсоор нэг болов уу? Алтан бусаар 2 юм уу 3 болов уу? Арчилсан нам ерөөсөө нэг байсан уу гэх мэт асуулт урган гарч байна. 3 дарга ба 1 нам. Энэ Эрдэнэ тэгтээ өчтөр яг тамгаа бараг өөртөлж унтсан баг тий. Монголд хүүхдийн нэрний ард эрэгтэй, эмэгтэй гэдгээс гадна 9%, 91% гэж ялгаж тэмдэглэдэг боллоо. Статистикийн хороо хөдөлмөр нийгмийн хамгааллын төвөрлсөн судалгаа статистик дундаж аргачлалаас болсон уу? Байр машинууд дундчлагдан хаа хамаагүй хуваарлагдаж энд тэндгүй офшор фрүүс, офшор хүүхэд, офшор ипотек, офшор аав ээжүүд илэрлээ. Хонь хургаа ялгах гэж улсаараа л хүлхэллэж байна. Цаасан дээрх бүртгэл нь хээр алга байсан учраас цахимт холбосон мэдээлэл нь мэдээж дагаад шир алга боллоо. Хаягаа шилжүүлээг өгөөсөө болоод миний хаяган дээр одоо амьдарч байгаа хүний хүүхдүүд над дээр нэмэгдээд би одоо 7 хүүхэдтэй болчиход байж байгаа байхгүй юу? 91%-аас хасагдсан хүмүүс 3.5 сая төгрөгийн цалин орлоготой биш. Зээлтэй, зээлгүй машин сууц, цуслан хүртэл нь үнэлээд 9% оруулж хүүхэд хаслаа гэж гомдол гаргаж байна. Жишээ нь өрх толгойлсон төрийн албан агч эмэгтэй нэг өрөө зээлийн байртай, нэг хүүхэдтэй, нэг жижиг хуучвтар машинтай, 1 саяын цалинтай. Аавынхаа 2 өрөө хуучны орон сууц, цуслангийн газрын хамтран өмчлөгчөөр бүртгүүлсний улмаас хасагдсан. Аавынх нь байр, цуслангийн байшин, тэтгэвэр зэргийг нь өөр дээр нь нэмээд хүүхэд нь хасагдчихсан. Иргэдч хаяг бүртгэлдээ өөртөө санаачлагтай байж үнэн зөв болгон засуулах хэрэгтэй байна. Учир нь төр иргэний өөрийнх нь зөвшөөрлгүйгээр үйл хөдлөх хөрөнгийн гэрчилгээнээс хасах эрх байхгүй. Бүртгэлд ороогүй сүүдрийн эдийн засаг их байдгийн бэрхшээл хүүхдийн мөнгөн дээр сүүдрээ тусглаа. Байшин сава одоо шилжүүлсэн, худалдсан, бэлгэлсэн бол энийг нэг эргэж харах хэрэгтэй. Бүртгэл маань өөр төр чи яваад байна шүү. Хэрвээ хамтарч одоо эзэмшдэг байсан бол тэрийгэ шилжүүлэх одоо бүртгэлээ одоо нэг эргэж харах ийм асуудал үүсэх нэ. Татвар нөөт өгдөггүй мах, машины ченжүүд, захын их гарын 8 ачид бүртгэлгүй учраас ядруу тооцогдож хүүхдийн мөнгө авч байх тохиолдол гарч байна. Бүртгэлээс л бүх юм эхэлнэ. Бүртгэл дутуу бол бүх юм дутуу. Монгол улс малаа бүртгэдэг шигэ хүнээс бүртгэж сурвал бүх юм зөв тал руугаа эргэнэ. Хөгжлийн банкыг хүнжлийн банк болгосон баримт нотлохыг хилэлцэх сонсголыг сонсож байгаа нь цөөхөнч сонор соргог хүнд бол сонсох эмхтэй, сонсноо цаашаа сонсох эмхтэй болж байна. Нүүрс төмөр зам дээр бөмбөг дэлбэрч хідэн 10 их 80-ийн хулгайд нийтийн чих дөжирч хүүхдийн мөнгөний бодлоонд анхаарч байх хооронд бүх хүүхдийн мөнгийг тонсон тухай сонсгол сонсогдохгүй шахан байна. Өрөө төлөөгүй барьцаа хөрөнгөгүйгээр зориултаар нь зарцуулаагүй байгаа этгээдүүд бүгдээрээ л эх орноо хайрласандаа зээл авсан юм байна. Улс төрчдөг зүс танихаас цаашгүй бие даан барьцаа баталгаагүй шаардлага нөхцөлийг хангаагүй мөртлөө хууль дүрм зөрчин бие даан үр тавьцгаад чадсан гэж мэлцлээ. Доллараар авсан зээлээ доллараар төлнө гэж сайн дураар гар хөлийн үсгээд зурсан мөртлөө доллараар нь төлж хохирч байгаа юм байна. Хүрээний бузрыг бүгдийг уудлна гэвэл далай.
Хөгжлийн банкны үр зээлийг бүгдийг сүхэн гэвэл далаач гэсэн эхний хэсгээс нь хүндээ. Бэрэн групп төмрийн үйлдвэр босгоно гэж 38.8 сая доллар зээлсэн. Төмрийн үйлдвэр нь цаасан дээрээ үлдсэн. Зээлээс нь 1.6 сая доллар нь казинод үлдсэн. Мөнхтөр хувийнхаа дансаар 3 тэрбум 784 сая төгрөг зарлагдаж, Макао, Сингапурын казиногийн ATM-ээс 1.6 сая доллар авч Хөгжлийн банкны зээлийг мөрийн тавьж алдсан мөр нь баттай олдсон байна. Казиногийн ATM-ээс маш их зарлагууд бэлэн мөнгөөр гарсан байгаа. Газрын 8-ны хаан Бадамжунаг ар хангаах гэдгээс цааш мэдэхгүй боловч казино ихтэй Сингапурт таарсан юм байна. Эднийх өнөөдөр Хөгжлийн банкнд 147.7 тэрбум төгрөгийн өртөө. Бадамжунаг гэдэг тухайн үед үйлдвэр хөдөө аж ахуйн сайд улсын их хурлын гишүүнээр ажиллаж байсан хүнийг таних уу? Тань. Яаж таних вэ? Одоо Бадамжунаг гэдэг хүн бол ярьж болно. Сингапурт бол тааруулж байсан. Тагнуулын ерөнхий газрын дарга асан генерал Гэрлийн охин Хулан төлөөлөл удирдах зөвлөлийнхэн дарга Шаран гол хувьцаат компани 264 сая йен зээлдэж аваад 4 тэрбум 39 саяыг хэрлэн онон туул банк бус санхүүгийн байгууллагад шилжүүлсэн. Гэрлийн хүүхэд гэрэл зохиулсан 4 тэрбум төгрөгийг хэрлэн онон туул хэмээн хинтийн уулнаас их аван урсдаг 3 голын нэртэй банк бус санхүүгийн байгууллагаар голын усанд угаасан гих баримт сөхөгдлөө. Зээлийн эргийн төлөлдсөн утгатаагаар банк ус байгууллагын санхүүгийн байгууллагын руу нөгөө төр шилжүүлсэн байна. 8 сарын 16-нд шилжүүлсэн байна. Банк санхүүгийн байгууллага руу орж ийн гэдэг бол энэ бол мөнгө угаалтын хамгийн одоо түгээмэл шинж. Хөгжлийн банкны хамгийн эцсийн шийдвэрийг гаргадаг төлөөлөл удирдах зөвлөлийн дарга асан Шинбаатар өөрийгөө эдийн засгийн талаар аач үгүй гэж хэлв. Улсын том банкны хамаг бүдүүн дарга болохоос өмнө бол өөрийгөө эдийн засгийн аач үгүй гэж хэлээгүй. Хуульч хүн мөртлөө дамжуулан зээлдэгч гэрээ хэлцлийн талаар мэдэхгүй юм байна. Тоог нь ч мэдэхгүй, үсгийг нь ч мэдэхгүйгээр том банк толгойлж байсан юм байна. Зүгээр би хуульч мэрэгчлээ. Тий, эдийн засгийн талаар бол мэдлэг байхгүй. Эрлийн Эрдэнэтийн асуудал эрлийн үзүүрт Эрдэнэ биш үр болсон хിവэр байна. Байшин үйлдвэрлэх комбинат барина гэж 14 сая доллар зээлдэж аваад өдийг хүртэл төлөөгүй. Эрэлх өвөрсөөр үзүүртэнд зээл авсан тэр хүн биш, зээл өгсөн бид буруутай олж таарлаа. Эрдэнэт 14 сая долларын зээлийн 1.6 саяыг нь үйлдвэр босгоход бус өөрийгөө хувьдаа арчилахад үрсэн байна. Энэ дээр байж байгаа бүгдийг би зөвшөөрч байна. За мөн 1.6 сая долларыг та бусад хэрэглэнэ гэдэг зорилтоор бас бэлнээр авсан байна. Энийг зөвшөөрч байна. Худалдаа хөгжлийн банкны эзэн Эрдэнэ билгийн төрсөн эгчийнх нь хүүхэд Баторгил Хөгжлийн банкнд зээлийн ахлах мэргэжилтнээр ажилд ороод өөрийнхөө болон нагаз захийнхаа QSC компани зээл олгочхоод тэр даруй ажилласаа гарсан байна. Энэ хүн нь QSC компанийн хувьцаа эзэмшигч Оргил Smart Solution компани 100% эзэмшиж байгаа Баторгил гэж хүн байсан байна. Гэдгийг та мэдчихсэн үү? Тэр ерөөсөн тэр одоо ямар учиртай хэзээдээ тийм болсон бол би бас гайхсан л та. Зээлдэгч нь зээлдүүлэгч байсан бөгөөд зээлдүүлэгч нь зээлдэгч болж цус холилдсон гайхмар тохиолдол. Бүгдээрээ сонсголоо сонсохыг хичээе.